За сайн байцгаана уу? Миний нэр Цэцгээ. Би Германсын Берлин хотод Life and Business Coach-ээр сурч ажиллаж амьдардаг тийм нэгэн хүн байнамаа. Ингээд бүтгэн сайн болгонд би та нартай зориулж бяцхан тийм лайв хичээл ордог. Тэгэхээр өнөөдрийнхөө хичээлээр би та нартай зориулж зөрчил гэдэг хэрхэн үүсдэг тухай ярьж өгөх шийдлээ. Зөрчил гэдэг юм яагаад үүсдэг? Зөрчлийн их үүсвэр нь хаана байдгийг, учир шалтгаан нь хаана байдгийг мэдхийн тулд цөмөрөө эхлээд нэгэн моделийг авч үзье. Энэ модель дээр болох дээрс Карл Беркл гэдэг хүн хэлэхдээ энэ зөрчлийн мөрчлөг буюу тийм бие биенээсээ хамааралтай, харилцан хамааралтай тийм мөрчлөг гэдэг юм ин Карл Беркл гэдэг хүн судалсан ба. Энэ хүн юуг судалсан бэ гэхээр зөрчил гэдэг бол хүн дотор хамгийн түрүүнд үүсдэг. Өөрөөр хэлбэл хүний дотор нь үүсдэг тийм ямиг зөрчил гэж үздэг. Тэгээд түүнээс гадна хүнээс илүү хүн хин нэгэн хүнтэй харилцаанд ороод ирэх юм бол 2 хүн байж болно, 3 хүн байж болно тий. Харилцаанд ороод ирэх юм бол харилцааны зөрчил гэдэг юм уусаад эхэлж байгаамаа. За тэгээд тэрнээс харилцааны зөрчлөөс яг жинхэнэ зөрчил маань юун дээр үүсэх вэ гэхээр ямарваа нэгэн бодит асуудал дээр шийднэ. Зөрчил үүсдэг гэж үзсэн байна. Тэгэхэд энэ бодит асуудал дээр ингээд ийм 3 янзын зөрчил нь явж ингээд бие биенээс маш том харилцан хамааралтай гэдэг тэр хүн баталсан байгаа юм л та. За тэгэхээр цөмөр хүн гэдэг юм аваад үзье. Хүн гэдэг маань хамгийн түрүүнд нэгдүгээр яах ёстой вэ гэхээр зөрчил үүсдэг хамгийн том юм бол сэтгэл хөдлөлөө удирдах чадахгүйгаас бол зөрчил үүсдэг гэж үзсэн байна. Нэгдүгээр хүн дээр энэ яах вэ гэхээр хүн дээр ямар сэтгэл хөдлөл үүсч болох вэ? Бүх төрлийн сэтгэл хөдлөл үүснэ. Би та нарт ингээд цөмөр Зигмунд Фройдийн өнөөл мөсөн уулан дээр загвар дээр цөмөр авч хэлцээ. Хүн гэдэг маань ерөөсө гадагшаа үзэгдэж буй орчинд гаргаж байгаа тийм хандлага буюу зам байдал нь болох төр нэг бол үгээр гарч байгаа, нэг бол үйлдэлээр гарч байгаа, нэг бол биеийн хэлээр гараад байгаа. Ингээд тэр хүний дотор үг үйлдэл биеийн хэл болж бүрэлдэхин тулд тэр хүний дотор ямар процесс явагддаг гэхээр тэр бүх юм далд тухамсар буюу үл үзэгдэх орчинд явагдаад байдаг юм гэж хэлдэг штэ. Тэрэнд нь болохоор үл үзэгдэх орчинд юу байх вэ гэхээр тухайн хүний төрж өсөхдөө эцэг эхээс аль эсвэл сургууль хүмүүжүүлэх орчин бүхэл байдлаас авсан тухайн хүний сэтгэлгээ гэдэг юм маш том үүрэг гүйцэтгэж байгаа. Түүнээс гадна байдлыг яаж хүлээн авч байна энэ хүн те хин нэгний хэлсэн үгийг шүмж олгож хүлээж авч байна уу? Аль эсвэл доромжлол олгож хүлээж авч байна уу гэдгээс болоод тухайн хүний хүлээн авах байдал гэдэг юм байна. Бас энэ далд орчинд орчдөг байна. За түүнээс гадна тухайн хүн мэдрэмж гэдэг юм мэдэх хэрэгтэй байдаг юм байна. Хүний хэлсэн үгийг хүлээж авснараа би ямар мэдрэмж төрж байна? Тэр мэдрэмжээ хүн мэдэхгүй бол үг үйлдэл маань дандаа буруу гарах нь шүү дээ. Тэгэхээр мэдрэмж гэдэг юм маань бас маш чухал байна. За тухайн хүний дотор болох төр зэрэг бас үнд зүйлсийн тухай ойлголтын дээр нь зөрчил гардгаа гэж үзэж байгаа. За энэ хүн дээр хэрвээ те үнд зүйлсийн тухай тодорхой зөрчил гарна гэдэг нь юу гэсэн үг байж болох вэ гэхээр зэрэг жишээлбэл би ээж хүн тэгтэл би ажилд явж ингэж гэр орондоо ямар нэгэн хэмжээгээр мөнгө төгрөг болох тэр бол ажилд явж албан хаагч байх нь миний бас нэг үүрэг болж байгаа. Тэгтэл чинь би яг өөрийнхөө үнд зүйлсийн тухай ойлголт дээр окей би хүүхдтэйгээ баймаар байдаг. Цаг хугацаа гэдэг миний хувьд маш чухал учраас би хүүхдтэй илүү цаг зарцуулмаар байна. Тэгтэл миний хүүхдэд би ингээд сайн ээж болж чадахгүй байна. Би ээж гэдэг үнд зүйлсээ алдах гээд байна гэдэг тийм нэг асуудал над дээр гарч болох юм. Аль эсвэл би карьерийг хийх юм бол яадаг ч байсан ажилдаа явах хэрэгтэй. Ажилдаа яваад би илүү цаг ажиллах хэрэгтэй. Хин нэгнээс маш их илүү ажиллаж илүү сурсны үндсэн дээр би ажил дээр амжилт гаргах ёстой шүү дээ гэсэн бас нэг тийм нэг ойлголт байж болох юм. Ингээд ирэхээр миний үнд зүйлсүүд хоорондоо зөрөлдөд ирж байгаа. Ээж гэдэг үнд зүйлс, карьера гэдэг үнд зүйлс хоёр маань хоорондоо зөрөлдөд ирэхтэр зэрэг миний хүн дотор байгаа над дээр гарч байгаа тэр маань миний хүн дотор байгаа зөрчил гэдэг юм үүсэж эхэлнэ. За түүнээс гадна хэрэгцээ шаардлага гэдэг юм би мэдэхгүй учраас зөрчил үүсдэг бас нэг тийм тал байдаг байна. За хэрвээ хүн энэ бүх байдлаас хүний ганцхан хандлага үг үйлдэл биеийн хэл нь гардаг юм бол ил байгаа юм үзэгдэх орчин дээр үгээр үйлдэлээр биеийн хэлээр л гаргах нь шүү дээ. Тэгэхээр чинь зэрэг энэ дотор байгаа юмыг бид нар мэдэхгүйгээр тухайн хүний зөрчлийг олж мэдгээд маш хэцүү болчихно. Би тэгтээр зэрэг би хүн юм чинь хамгийн түрүүнд би нэгдүгээр өөрийнхөө энэ сэтгэлгээ, хүлээн авах байдал, мэдрэмж, үнэт зүйлсийн тухай ойлголт, хэрэгцээ шаардлага буюу энэ далд тухамсарт байгаа үл үзэгдэх орчинд байгаа юмнуудаа би олж өөр дээр ажигласнаар өөрийнхөө хүн дотор гарах тийм зөрчлийг
доош нь дарж, нам дарж өгнө шүү дээ. Энэ бүхнээ мэдэрснээр. Тэгснээр би үг үйлдэл биеийн хэл буюу өөртөөгөө би ядаж зөрчилдөд байх юмгүй болсон хойно би хин нэгэнтэй одоо харилцаанд орох юм бол надад харилцаанд орох тийм одоо юу гэдгийг үнсхэн тавигдаад өгчлөө гэсэн үг. Өөр дээрээ бэлэн болоогүй хүн харилцаанд орохоор дандаа ямар нэгэн асуудалд ордог. Хүн ер нь хин нэгэнтэй муудалцах ч юм уу тийм хүмүүс байдаг шүү дээ. Хаа явсан газараа хүнтэй таардаггүй, ив ие олдоггүй. Тэр хүмүүсийн дотор яхав маш том зөрчилдөөн гэдэг юм байх нь. Энэ зөрчилдөөн гэдэг юм а тэр хүн өөрийнхөө дотор шийдэж чадаагүй учраас яг тэрийг гаднах хүн дээр дараагийн хүн дээр тусгаж хараад энэ л тэгж байгаа болов гэсэн үүднээс өнөөх хүлээн авах байдал нь ажиллаад тухайн хүний бодол нь ажиллаад тэгснийхаа үндслэн дээр үндсэлсэн үг үйлдэл биеийн хэлийг гадагшин гаргадаг байна. А чи тэгж л байгаа чамайг мэдхгүй юм байсан ч юм уу тий. Яг л тэрийг гадагшин гаргана. Тэгин гол чинь яхав тэр хүнээс бас л тэм зөрчилдөөний хандлага илэрнэ. Тэгсэн цагт энэ хоёр хүн маань хоорондоо таарахгүйгаас болж ингээд зөрчилдөөн үүсдэг байх нэ. За тэгвэл одоо ингээд харилцаанд орохын тулд хамгийн чухал юм юу вэ гэхээр итгэл 2 номерт би итгэл гэж тавьсан байна. Энэ харилцаанд орохын тулд хамгийн чухал юм бол итгэл. Хоёр хүний хоорондын харилцаа гэдэг бол итгэл дээр тулгуурласан харилцаа байдаг. Хэрвээ хүн итгэж чадахгүй, хин нэгэндээ итгэж чадахгүй өнөөх л одоо тийм хүлээн авах байдлаараа энэчтэй гэсэн байдлаар хүнтэй хадах юм бол тэр хоёрын хооронд хизээж харилцаа энгийн байдалд явахгүй харилцаа бол маш муухай тийм зөрчилдөөний байдалд явдаг. Тийм нэг тал байдаг байна. За тэгээд хэрвээ би харилцаж байгаа хүндээ итгэсэн тохиолдолд тухайн хүндээ би одоо илэн далангүй байдлыг би гаргаж хэлж чадах нь шүү дээ. Би итгэлийг авсан хойно тухайн хүндээ илэн далангүй байна. Энэ юу гэсэн үг вэ гэхээр зэрэг жишээлбэл эхнэр нөхрүүдийн хооронд ч гэсэн тийм байдал ажиглагддаг. Илэн далангүй бус болцсон байдаг эхнэр нөхөр хоёр. Яагаад чи надад хэлээгүй вэ? Чи тэгэл тэрүүний удаа хэлэхэд ууралсан биз дээ. Ямар ч итгэл байхгүй. Тийм учраас итгэл гэдэг юм байснаар хүн илэн далангүй байдал гэдэг юм а одоо цаанаасаа хөгжүүлж чаддаг байна. Тэгэхээр зэрэг илэн далангүй байдлын үндсэн дээр тухайн хүмүүс яадаг вэ гэхээр бодит асуудал шийдвэрлэх тийм одоо үргийг гүйцэтгэж өгч чаддаг байна. А хэрвээ тийм илэн далангүй харьцаад биш байх юм бол бодит асуудал маань шийдвэрлэгдэхгүй. Тэр нь яах вэ гэхээр бас л нэг зөрчилдөөний нэг хэлбэр болоо явчихж байгаа. Өөрөөр хэлбэл би гэртээ гаднаас орж ирээд одоо магадгүй тийм гаднаас орж ирлээ. Тэгтэл одоо би бодохдоо манай нөхөр хоолоо хийцэн байгаасаа гэж бодоод гаднаас орж ирсэн байг л дээ. Тэгтэл ороод ирсэн нөхөр минь хоолоо хийгээгүй бол би яах вэ? За энэ хоолоо хийгээгүй байна да гэж дотроо бодож миний дотор тийм мэдрэмж маань маш гомдсон мэдрэмж байгаад түүнийгээ би ил тодор байлгаад ил тод одоо илэн далангүйгээр нөхөртөө хэлэхгүйгээр ингээд нуун дарагдуулаад за одоо дүүрч энд хилээч нэмэргүй юм чинь гэсэндээ би одоо худлаа инээмсгэлж болно шүү дээ тийм. Тэгэх юм бол миний зөрчил гэдэг юм дотор нуугдсаар байгаад яванда илэн далангүй байж чадаагүй улмаас тэр зөрчил минь улам хурцдаг байна. Тийм учраас би илэн далангүй байх хэрэгтэй. Илэн далангүй байхдаа би миний хараа би чамайг хоолой хийцэн хүлээж авах болов гэж бодсон чи хийгээгүй шүү дээ. За тэгвэл одоо хоёулаа хамтраад хий даа ч юм. Ерөөсөө тийм нуулгүй тийм илэн далангүй харьцааг гаргаж чадсанаар асуудлыг шийдэж чадж байгаа. Энэ бодит асуудал маань ямар асуудал байсан? Үнэн эрэгтэй хэн хоол хийх вэ гэдэг асуудал л байсан. А тэр хэн хоол хийх вэ гэдэг асуудал дээр би одоо нөхөртөө гомдсноос болоод өөрөө хийчлээ тий. Нөхөртөө юу ч хэлэхгүйгээр тэгэх юм бол нөхөрч тэрийг ойлгохгүй би хэлээгүй илэн далангүй байсан байгаа чадаагүй учраас бит хоёрын хооронд энэ хоол гэдэг маань асуудал болоод үлдчихэв. Ялангуяа гэр бүлүүдээр харагдаг мөнгө маш том асуудал болсон байдаг. Дээр нь нэмээд хоол маш том асуудал болсон байдаг. Энэ гэрийн ажлыг хэн хийх вэ? Би илүү хийгээд байна. Энэ хүн бага хийгээд байна гэсэн тийм юм а тэр хоёр хизээч хоорондоо яриаггүй улмаас энэ бол зөрчил болоо гараад ирж байгаа. Тэгтэл тэр бүхнийг ярьсан тохиолдолд аль аль нь ямар ч асуудал биш. Яг гэвэл итгэл дээр тулгуурсан илэн далангүй харилцаа гэдгийг бид нар хөгжүүлж чадсан байгаа гэсэн үг юм байна л та. За тэгээд итгэл дээр одоо тулгуурласан харилцаан дээр илэн далангүй харилцаагаа ингээд нэмээд ирэхтэр зэрэг яг бодит асуудлыг бид нар бодит асуудлын хувьд л бид нар шийдэх хэрэгтэй болж байгаа. Энэ болох дээр зэрэг бодит асуудлыг шийдвэрлэхийн тулд бид нар яг хамтын ажиллагааны тохиролцоо гэдэг юм их хоёлаа хийх болж байгаа. Би нөхөртөө нийлээд окей тэтгэх өдөр би ажилдаа явдаг өдөр миний хайр хоолой хийн шүү. Бусад өдөр нь хайрын чиний дуртай тийм хоолыг хийж өгье. Ингээл ерөөсөө маш амархан. Уг нь бол асуудал үүсээд байх юм байхгүй. Хүн итгэл байгаад илэн далангүй ярилцаж чадах юм бол асуудал байхгүй энэ асуудлыг шийдэж байна. Тэгтэл яг үндэ илэн далангүй харилцаа гэдэг гэр бүлийн дотор байж чадахгүйгаас болоод эхнэр нөхөр хоёр бодит асуудлыг шийдвэрлэх хэмжээнд хүрч чадахгүй дээр нь нэмээд
хамтын ажиллагааны тохиролцоо гэдгийг хийж чадахгүй байна. Хамтын ажиллагааны тохиролцоо гэдэг нь яг л одоо сая миний хийсэн. Бид тэтгэх өдөр ажилласан үед миний хайр хоолой хий шүү. Энэ бол бид хоёрын хамтын ажиллагааны тохиролцоо. За тэгээд энэ хамтын ажиллагааны тохиролцоо энэ бүх юм ингээд болохгүй бол одоо яах вэ гэдээ ирэх юм бол явж буцаад энэ 6 дээр хүн гэдэг дээр өөр дээр нэрж байгаа. Энэ юу гэхээр хувь хүн өөр дээр ажиллах хэрэгтэй юм байна. Хүн гэдэг өөр дээр ажиллах хэрэгтэй. Тэгээгүй цагт өөр дотроо ямарваа нэгэн байдлаар одоо өөртөө ингэж уулзраа олж чадаагүй хүн өрөөлтөө уулзраа олж чадахгүй. Өөрийгөө хайрлаж харьцаагүй хүн өрөөлийг хайрлаж чадахгүй гэдэг үгтэй яг адилхан. Өөрийнхөө учрыг олоогүй ч өрөөлийн учрыг олно гэж одоо юу байх вэ? Тийм учраас ямарваа нэгэн байдлаар хувь хүний хөгжил гэдэг бол зөвхөн хүнийг өөртөө харьцаж сурах гэдэг маш том үүрэг гүйцэтгэдэг юм аа. За тэгээд одоо энэ харилцаан дээр ороод ирэхдээ энэ хүн гэдэг чинь зөвхөн энэ үзэгдэх орчинд үг үйлдэл биеийн хэл одоо тэргээрээ ингэж хандлагаараа ингэж зам байдлаараа илэрч байдаг юм бол үлдсэн бүх юм нууц байдалд явагдаад байгаа юм шүү дээ. За энэ хүнийг А гэж бодчих. Энэ талд нь Б гэдэг хүн яг энэ хоёр хоорондоо харьцаад ирэхээр яг ил гарч байгаа хандлага гэдэг юм аа л тэр хүн дээр ажиглаж харах нь. Жишээлбэл би гэртээ орж ирээд өө чи хоолой хийгээгүй юм уу гэд нөхөрлөгөө сая би хэллээ шүү дээ. Манай нөхөр тэгэхээр ямар хандлага гаргах вэ? Гэхдээ би ч гэсэн амар ядарч шүү дээ. Гэт ингэж надтай хандлага гаргаад ингээ харьцчих юм бол бид хоёрын хоорондын үг үйлдэлүүд маань ингээд хоорондоо зөрөөд эхэлж байгаа. Ингээд ирэхээр бид хоёр хоорондоо зөрчилдөн үсэж эхэлж байгаа. Өөрөөр хэлбэл миний тэгтэл яг энэ дотор байгаа одоо энэ 70 тухамсарт маань болсон юм юу вэ гэхээр би мэдрэмжээ би өөрөө олж хараагүй. Миний мэдрэмж юу байсан бэ гэхээр зэрэг би хоол идэхийг хүсэж байсан. Би үлссэн мэдрэмж авсан байна. Үлссэн мэдрэмжээ би яаж ямар хэрэгцээ шаардлага байх вэ гэхээр үлссэн бол хүн хоол идэх л хэрэгтэй. Хоол идэх гэдэг нь хоолоо идсэн бол би одоо сайхан болох гэдэг шүү дээ. Тэгтэл ороод би хайхаад би хоол хийхийгээ өөр хүн дээр тохож бодоод нөхрөөсөө би чи хоол хийх ёстой яагаад хийгээгүй вэ гэсэн тийм шаардлага тавиад ирж байгаа. Тэгтэл миний хэрэгцээ шаардлагыг би өөртөө хангах үүрэгтэй. Тэр нөхөр тэрэнд уг нь хамаагүй шүү дээ. Тийм учраас би хэрвээ өөрийнхөө хэрэгцээ шаардлагыг хангах ёстой гэдэгт би хариуцлага хүлээгээд би хангах ёстой шүү гэдэг би бодлоо бодоод өнөө хүнээсээ ямарваа нэгэн хүлээлтгүйгээр би харьцаад оронгуудаа би маш их үлсэж байна. Хурдан хоолоо ээж идий гэл тэгэхэд манай нөхөр ч гэсэн өмнөөс нь өө тийм үү за тэгвэл хайрын туслая ч юм уу. Ингээл асуудал өөр болчих ёстой байдал байж чинь би өөрийнхөө мэдрэмжийг мэдээгүй. Би өөрийнхөө үлсэжсэн мэдрэмжийг ил гаргаж хэлэхдээ би үг үйлдэлээ буруу сонгочихсон. Өөрөөр хэлбэл би өөрийн мэдрэмж маань үлсэжсэн мэдрэмж байсан. Үлсэжсэн мэдрэмжийг би ямар хэрэгцээгээр дарах ёстой вэ гэхээр хоол идэх ёстой байсан. Тэр хоолыг хэн хийх ёстой вэ гэдэг ямыг би үг үйлдэлээр буруу хэлчихэж байгаа байхгүй. Тэгтэл би биеийн хэл үг үйлдэлээ зөв ашиглаад хайраа би амар үлсэж чинь хоолоо ээж идэх үү гэд асуусан байхад бид хоёрын асуудал зөрчилдөн болохгүйгээр шийдэгдэж болох ёстой байсан. Тэр бол зүгээр л бодит асуудал хэвээр үлдэж болох байсан. Тэгтэл би тэгээгүй орж ирэнгуудаа миний хэлсэн юм юу гэсэн бэ гэхээр өө чи хоолоо хийгээгүй юм гэнгүүт нөхөр яасан уурандаа би ч гэсэн үлсэж штэ. Адилхан би сая ажиллаад ирлээ штэ. Надад ч гэсэн зав байсан. Нөхөрт яасан? Нөхрийн мэдрэмж юу байсан гэхээр тэр болох тэр зэрэг бас л үлссэн мэдрэмж байсан. Тэр үлссэн мэдрэмжээ яаж ил гаргасан? Бас уур уцаараар ил гаргасан. Тэгэл нөхөрч бас үлсэжсэн мэдрэмжээ буруу илэрхийлснээс олж бид хоёрын хооронд зөрчил үүсэж байгаа. Энэ юутай холбоотой вэ гэхээр зэрэг энэ юутай холбоотой гэхээр би Эрик Берне гэдэг хүний одоо би гэдэг зам байдлынхаа 3 төвшинг одоо та нар тайлбарснаар маш ойлгомжтой болно. Энэ яадаг вэ гэхээр зэрэг Эрик Берне гэдэг хүн маш их том судалгаа хийж үзээд хүн гаргаж байгаа зам байдал одоо энэ арталт бичсэн байгаа хандлага энэ хандлага гэдэг бол 3 байдлаар илэрдэг юм байна гэж хэлсэн ба. Ямар 3 байдлаар илэрдэг вэ гэхээр зэрэг нэг бол эцэг их шиг одоо ээж аав шиг хүнд сургадаг аль эсвэл зэмлдэг тийм байдлаар илэрдэг би гэдэг тийм одоо хүн байж болох юм. Дараагийнх болох дээр зэрэг насанд хүрсэн би гэдэг байдлаар илэрч болно гэж хэлж байгаа. Дараагийнхынхаа хүүхэд гэдэг би байдлаар илэрч байгаа. Энэ юу гэсэн үг вэ гэхээр зэрэг түрүүний хичээлдэр би одоо гэр бүлд архиугаад ороод ирсэн тохиолдол эхнэр нөхөр хоёрын харилцаа, нүдний төвшний харилцаа буюу насанд хүрсэн би гэдэг хүнээс харилцаа байх ёстой шүү гэдэг дээр би та нарт тэр асуудлыг тайлбарлаж байсан. Тэгтэл гаднаас орж ирээд тийм өнөө нөхөр чинь одоо би энийг тайлбарлаж байна л да. Нөхөр яах вэ гэхээр зэрэг архиуцсан маш гоё зоригтой болчихсон. Ястаа нэрээ
Одоо л би энэ боломжийг ашиглаад сайхан агсан тавиад авъя гэсэн шиг гэртээ орж ирлээ. Тэгэнгүүтээ яах вэ гэхээр зэрэг эхнэр лүгээ би одоо нөхөр нь орж ирээд эхнэр лүгээ чи одоо хоол ээж гэхэд яад юм бэ? Чи ер нь өдөржин гэртээ байчаад юу хийсэн? Тэгэд ингээд бүр нэг эцэг их хүнл хүүхдэд сургаж зэмлдэг тэр замгаар би эхнэр лүгээ хандаж болно. А тэгэх юм бол эцэг их би нөхөр лүгээ хандсан гэж яриа л да. Нөхөр лүгээ хандлаа гэж бодъё. Тэгэх юм бол би өөрөө эцэг их буюу сурхан хүмүүжүүлэгч дээр нэмээд хүн зэмлдэг тэр одоо байдалд орсон ба штэ. Би гэдэг байдалд насанд хүрсэн байдалд ороогүй. Чи эцэг их би. Ингэн гоо чи яах вэ? Манай нөхөр над руу энэ гурван байдлаар хариулах гурван боломж байна. Энэ гурван байдлаар хариулах боломж нэг бол бас яг эцэг их би. Нөгөө бол насанд хүрсэн би, нэг бол хүүхэд би гэсэн ийм гурван боломжийг ашиглах нь. Нөхөр яах нь над руу буцаагаад хариулахдаа чи одоо өдөржин архиуж орж ирчээ. Тэ оройжин ч юм уу те. Архиуж орж ирчээд олон юм яриад байлгүй дугаа унт гэл намайг загинчлаа, зэмлэлчлээ. Тэгэх юм бол нөхөр бас энэ эцэг их би гэдэг төвшөнд очичлаа. Бид хоёр энэ төвшөнд очиж хоорондоо ярьсан тохиолдолд зөрчил гэдэг юм байнга үүсэстэй. Яагаад ихтэй зэрэг энэ хоёулаа бие биендээ хин хүчтэй, хинэн чадaltaй, хин юу чаддаг илүү мэддэг үзүүлэхийн тулд энэ хоёр бол зүгээр л хоорондоо барьцалтаас дандаа л ийм байх болно. Би илүү гэдгээ үзэхэл үзэлчж байгаа. За тэгвэл нөхөр миний хэлсэн тохиолдолд насанд хүрсэн би гэдгээр хариулж болно. Энэ юу вэ гэхээр зэрэг насанд хүрсэн би юу гэсэн бэ гэхээр та нарт би түрүүний хичээл дээр ярьжсэн. Битгий архиусан хүнтэй харьцаа гэж хэлжсэн. Насанд хүрсэн хүн юу гэж хариулах вэ? Би гэдэг ситуацид манай нөхөр за миний хараа чамайг архиугаад ороод ирсэн үед хоёлаа ямарваа нэгэн асуудал үүсэхгүй гэж ярьсан. Тийм учраас би өнөөдөртөө энэ талаар чамтай юу ч ярмааргүй байна. Одоо унттаа гэж хэлээд одоо манай нөхөр надтай харьцахаас татгалзаж болно. Тэгэх юм бол яах вэ? Би өнөө эцэг их би амар ингээл давуу талаа ашиглаад чи надад эстоноор хоол хийгээг багт яа гэж чиний буруу гэж ингээл нөхөрлүүгээ дайраад өнгөрөөл орж ирсэн хүн чинь өнөөх чинь яах вэ? Би насанд хүрсэн би нөхрөөс гараад ирэнгүүт би нэг бол за нэрч тиймдээгээд би буцаад одоо өөрийнхөө насанд хүрсэн би гэдэг загвартаа орж болох юм. Энэ болох дээр зэрэг би нөхрөө ойлгоод за нэрээ тийштэй бит хоёр чи тийм юм ярьсан. Одоо тэгэхээр чимээгүй унтъя гэсэн ийм загварт орж болно. Аль эсвэл би хүүхэд би гэдэг загвар руу шилжиж болно. Энэ яах вэ гэхээр би сул талаа ашиглаж нөхөрлүүгээ би дайрчин гэсэн. Тэр нь юу вэ гэхээр чи намайг ганц удаа архиугаад ороод ирж байхад чи надтай ингэж харьцаад тахт яадаг юм. Би чамтай хідэн удаа тэгж чамайг архиугаад орж ирж байхад чинь тэгж харьцажсэн. Чи тэгэд л тэгсэнгүүгээд өөрийгөө өргөдүүлэхэд сул талаар нөхөрлөгөө яриад ингээд харьцаад ирэх. Тийм үед манай нөхөр бас л надад энэ буруу харьцааныхаа буруулалыг хийх боломжтой. Эцэг эхийн талаас одоо надтай харьцаад эхлэх юм бол тийм намайг олон юм яриад байлгүй дугаан унт гэл загнахад би хүүхэд би гэсэн талдаа орсон хүн юу гэж бодох вэ? За нэрээ тийм за шиг бүр асуудал биштгэс өмнө шиг ингээд одоо толгоноод ингээд худлаач байсан гэдэг унтахаас биш гэсэндээ би сул талаа би одоо миний буруу гэдэг ингээд бүх бурууг өөртөө аваад ингээд би нөхөр маань надтай муухагаар харьцаж намайг цогчжсэн ч гэсэн одоо би согтоод ороод ирэхэд нөхөр маань цогчлоо гэж бодъё л доо энэ Монголд болдог би жишээг авч ярьж ирсэн. Тэр үед болох тэр зэрэг нэрэл миний буруу юм чинь тийм гисэндээ би сул талаа би миний буруу гэж авч үзээд би ингээд хүүхэд би гэдэг орчинд очиж байгаа. А тэгтэл чинь насанд хүрсэн хүн болох тэр зэрэг яаж харьцдаг вэ гэхэд хинч буруугүй гэдэг тийм одоо чиг шугамтайгаар би биентэй харьцдаг байхад окей энэ удаад би архиугаад ороод ирсэн миний архиугаад ороод ирсэн байхад нөхрийн хоол хийгээгүй байх хинч буруугүй миний архиусан юм бол миний асуудал нөхрийн хоол хийгээгүй асуудал нөхрийн асуудал тийм учраас би өөрийнхөө асуудлыг би шийдээ чи өөрийнхөө асуудлыг шийдээ гэсэн ийм байдлаар эхнэр нөхөр хоёр хоорондоо харьцахыг одоо нүдний төвшний харилцаа буюу насанд хүрсэн биегүүд хоорондоо харилцаж байна гэж үздэг. А тэгэн гол яах вэ гэхээр зэрэг би гаднаас орж ирээд нөгөө чи надад хоол хийсэнгүү гэсэн үед нөхөр маань одоо айсандаа магадгүй би өмнө нь орж ирээд нөхрөө одоо муугаар айлгаад загнаад одоо зодсон ч байж болно шүү дээ тийм. Тийм гоч манай нөхөр за тиймдээ одоо энийг аргадаал унтуулж байвал болоо гэсэн. За нэрээ тийм байна. Би чинь юу шүү дээ. Хоолыг чи хийгээ тавихгүй нэр миний буруу байж гэд хараад ирвэл би давуу талаа ашиглаад нөхөрлүүгээ чиний буруу гэдэг юмыг би харьцуулаад ирж байгаа. Тэгэхээр зэрэг эцэг их биегээс хүүхэд биетэй харьцах, аль эсвэл хүүхэд биегээс эцэг ихтэй харилцах энэ харилцаа бол бүгдээрээ ямарваа нэгэн гин зэмлэл бурууг өөртөө авчирсан наадаг юм аа.
Тийм учраас энэ харилцаанууд нүдний төвшний харилцаа биш. Гэр бүлийн харилцаа гэдэг бол насанд хүрсэн биетэйг л харилцах хэрэгтэй. Энийг би түрүүний хичээл дээр ярьсан юм шүү. Одоо тийм нүдний төвшний харилцаа гэдэг эхнэр нөхрийн хоёрын хооронд дандаа байх хэрэгтэй. Тэрнээс миний нөхөр надаас хідэн ах болох, би нөхрөөсөө хэд дүү болох, тэр надад сургах, би тэрэнд одоо заалтын дах, тэр бүхний тухай бол энд яригдаагүй байгаа юм шүү. За тэгээд эцэг их хүн гэдэг чинь ямар үүрэг ролтой байдаг вэ? Нэг бол хүүхдийг сургадаг үүрэг ролтой байдаг. Би чамайг сургадаг. А нөгөө талаар яадаг эцэг их гэдэг бол гин зэмлэл гэдэг юм тухайн хүнд өгч байгаа. За тэгтэл чинь би хэрвээ өөрөө эцэг ихийн үүрэг ролд орчоод нөхөрлөгөө ингээд чичлээд ирэх юм бол нөхөр маань нөгөө сул талыг нөхрийнхөө би хүүхэд биеийг ашиглаад сул талыг нь ашиглаад би өөрийнхөө давуу талыг ашиглаад чийл буруутай чи миний арх уусанд чийл буруутай тий чи намайг ер нь дураар минь гаргадаггүйгээс болж биний гарахаараа архиулаач юм ингээд ийм харилцаа үүсэж энэ бол маш том зөрчилдөөний асуудал болдог. Ийм үед одоо нөгөө хүүхэд биед хуурцсан нөхөр маань яахав өстой өнөө хоньны арьс нөмөрсөн чон гэдэг болцсон дараагийн удаад би чамайг өстой маргааш архиж гарахаар алаад өгье гэд ингээд энэ өстой будаа олгондоо гэж бодож иж болно. Аль эсвэл за би дараа чамайг архиулж орж ирээд яг энийг чинь чамд үзүүлэндэ гэд ингээд би хүүхэд биедээ орцсон ингээд ус санаад ингээд тийм байдлаар би хүлээж авч болно. Тэгэх юм бол энэ яхав дараагийн проблем дараагийн асуудлыг их үүсвэр болж байгаа юм аа. Асуудлыг хэрвээ бид нар тийм миний асуудал чи буруугүй чиний асуудал би буруугүй гэсэн байдлаас насанд хүрсэн хүмүүсийн хоорондын харилцаа болгож хоорондоо харьцах юм бол асуудал бол ерөөс зөрчилдөөн болохгүй байх боломжтой байдаг. Инхийн тул яах вэ гэхээр зэрэг насанд хүрсэн биетэйгээ харилцахын тулд өнөө хамгийн том ихтгэл гэдэг юм байх хэрэгтэй. Бид хоёрын хооронд нүдний хоорондын харилцаа явагдах хэрэгтэй. Дээр нэмээд тэгж байж бид хоёр бие биендээ үнэн сэтгэлээсээ бие биенээ элен далангүй нээдэг байх хэрэгтэй. Тэгсэн тохиолдолд насанд хүрсэн хүний хинч буруугүй асуудалт хинч буруугүй энэ бол зүгээр л асуудал байсан юм а гэдэг тийм төвшөнд хоёлаа асуудлыг авч үзэх юм бол энэ насанд хүрсэн биегүүд хоорондоо харилцаж байгаа. А тэгэхдээ энэ зөвхөн асуудал гарсан үед хэрэглэгдэж байгаа шүү. Асуудал гараагүй үед хүн ч гэсэн яг л энэ гурван загвараа гаргадаг. Би гаднаас орж ирээд одоо жишээлбэл амар ядарч орж ирлээ. Тэгвэл би бас нөхөртөө эрхэлмээр ш. Тэгвэл хүүхэд биеийг ашиглаж чинь. Өө хараа би ста нэрэ амар ядарлаа. Хайрда хурдхан шиг хоол цаг хийгээд аваад ир. Гэт ингээд би одоо асран хамгаалуулахын тулд хүүхэд биедээ хувираад нөхрийнхөө өнөөнийг одоо асран халамжлах гэдэг ситуацийг нь ашиглаж штэ би тий. Өнөө боломжийг нь ашиглаж. Тэнгууд нөхөр одоо юу гэдгийг хоолоо барьжгүйгээд устай хөлөө дүргээд устай төмпөн бариадгүй гэх юм. Энэ байдлаар би нөхрөө тийм асуудлууд дээр одоо ашиглаж болдог байна. Тэгэхдээ асуудал гарсан үед энэ маань зөрчилдөөнд хүрэх ихээс биш асуудал гараагүй үед бол хүнээс гардаг энэ гурван загвар бол угаасаа л байдаг. Жишээлбэл одоо би гаднаас орж ирээд нөхөртөө би насанд хүрсэн биеийн үүднээс би жишээлбэл нөхөртөө хэлж болно л доо. Өө би одоо ингээд өнөөдөр машина гадаа ингээд хонуулсан чинь гаднаас гарсан ч одоо ингээд урталтай аюу том сив авчижээ машиныг маань хүм өргөчөөд явчихжээ. Гэт би одоо насанд хүрсэн биеийн үднээс хинч буруугүй би тэрэнд буруугүй чи буруугүй зүгээр л хин нэгэн миний машиныг мөргөцсөн хэнийг нь би мэдэхгүй тийм юмыг би насанд хүрсэн биегээр нөхөртөө хэллээ. Яг манай нөхөр бас л энэ гурван янзаараа надтай ярьж эхэлнэ. Насанд хүрсэн биегээр миний нөхөр ярил надтай юу гэж ярих вэ гэхээр за чи машина тэгээд ойр хавьдан тэгээд хүн амтан чамд одоо юу гэдгийг те нөгөө захиа бичиг үлдээчдэг шүү дээ. Ямарваа нэгэн захиа бичиг үлдээж үү, цаасан дээр юм бичиж үлдээж үү, утасны номероо үлдээж үү, хин тэгсэн бол энэ одоо тэгвэл гадаа одоо ингэж хонуулаад байж болохгүй нэ шүү гэх мэтэр бид хоёр яахсан байх нь зөвхөн асуудлын төвшөнд л авч хэлэлцэх юм. Тэр тохиолдолд бид хоёрын насанд хүрсэн биегүүд хоорондоо харилцаад байна. Тэгэхгүй нөхөр маань өнөө эцэг их бие рүү орохоор яах нь би чамд хит хэлдэг юм бэ? Гадаа машина хонуулаад гэж битгий хонуулж яа гэж би чамд хит хэлэхөө. Хилээд байхад ойлгодгүй штэ гэл манай нөхөр өнөө л сургамжилдаг намайг эцэг их бие рүү оруулаад ингээл зэмлэл эхлэх юм бол би яахав тэр зэмлээд агийнхын эсрэг нэг бол би хүүхэд бие болоод нэрэ тиймээ миний л буруу за одоо дүүрч би тэгээ одоо яадгийн одоо яах вэ гэл эхэлж болно. Тэгэх юм бол би хүүхэд бие рүү орчих. Нөхөр маань намайг зэвлэнгууд би эцэг их бие рүү орчих болно. Тэгээд яадгийн яач чадаа гадаа хонуулаад үз би машин сэвдсэн ч гэсэн би тэрийг өөрөө төлчин. Би төлбөрийн чадвартай насанд хүрсэн хүн гэл. Ингээл эцэг их би чадна гэдэг
Ийм хэрүүл рүү энэ хоёр ороод ирэх юм бол ахаал нөгөө зөрчил гэдэг чинь гараад ирж байгаа. За тэгтэл нөхөр маань одоо тийм насанд хүрсэн биеийн үүднээс надтай харилцсан бол бит хоёр тэр асуудал ерөөсөө асуудал болохгүй. Ингээл асуудлынх нь хувьд аваад үзчихсэн бит хоёр маш амар явуулж болох байсан ба. Тэгэд энэ бүхэн маань явж хүн насанд хүрсэн биеэр хүнтэй яаж харьцаж сурахгүй гэдэг нь хүн өөрийн доторгоо зөрчлөл олж нэгтэй байгаа юм аа. Зөрчил гэдэг чинь явж тухайн хоёр хүний харилцааны хооронд байж болно. Одоо ямарваа нэгэн клуб баг тамирчид аль эсвэл гэр бүл асуудал бүр тэ одоо хадмууд манайх гэл ингээл тэр дотор харилцааны асуудал байж болно. Аль эсвэл ямарваа нэгэн бодит асуудал. За энэ бодит асуудлыг одоо цөмөрөө би та нарт тэгвэл ажлын талбар дээр тайлбарлаад өгье. Ажлын талбар дээр гэдэг чинь одоо жишээлбэл манайд хамгийн их гардаг асуудал болох тэр зэрэг цаг хугацаанд нь бид нар ажил дээр тайлан тооцоо өгч чадах уу? Цаг хугацаанд нь шалгалт ирэхээс өмнө тайлан тооцоо бэлэн байж чадж байна уу гэдэг асуудлыг бид нар бодит асуудал гэж үзье л та. Тэгтэл манай ажилчдын нэг мань өвдчихлөө. Тэгээд 2-3 хүн тийм надад одоо доотх ажилчид маань ажиллаа хийгээд өгсөн тохиолдолд би тайлан тооцоо гаргаж цаашаа би татрын албан ч юм уу явуулдаг. Тийм тогтолцоотой байлаа гэж бодъё л доо. Тэгтэл нөгөө 3 хүний маань нэг нь өвдчихлөө. 2 хүн өвдчихлээ. Тэгэхээр яах вэ? Миний бодит асуудал маань яг л тэр бол тайлан тооцоогоо би хугацаанд нөгч чадахгүй байна гэдэг асуудал хിവэрэл уг нь үлдчихэж байгаа байхгүй юу? Тийм гол хэрвээ би тэр 3 хүнтэй одоо үлдсэн 2 хүнтэй ч байна уу тийм эсвэл тэр өвчлсөн хүнтэй харилцааны хувьд асуудалтай байсан бол шууд яах вэ гэхээр зэрэг асуудал гараад ирэнгүүт хариуцлагаас зугтсандаа тэр өвдчихлөө. Энэ бол явж бодит асуудал дээр тулгуурсан одоо бодит байдал дээр тулгуурсан асуудал биш. Бид хоёрын харилцааны асуудал дээр зөрчил гараад эхэлж байгаа. Тэрийг олж харахгүйгээр юу гэж бодох вэ? Яг л энэ байдалд одоо нөгөө нэг тайлан тооцоогоо би татрын албандаа өгөх гэтэл энэ миний ажлыг хийж өгөөгүй улмаас би цагтаа өгч чадахгүй байна. Өнөө хүнлөгөө бодоод тэгтэл явж яасан бэхээр харилцааны асуудал үүсчихэд байгаа юм. Тэр харилцааны асуудал маань яасан бэхээр явж миний хүн дотор үүссэн асуудал. Тэр хүн дотор үүссэн асуудал миний юу гэхээр зэрэг өнөө л миний одоо тийм сэтгэлгээний асуудал байгаа байхгүй юу? Энэ хүн угаасаа тийм ямарваа нэгэн байдлаар надтай одоо тэр 3 хүний маань өвчлөлтсөн хүн маань надтай нэг харьцаад байдгүй хүн байж болно шүү дээ. Тэгэх юм бол би тэр хүнийг автоматар одоо нөгөө сэтгэлгээндээ тэр хүнд ямар үн дүгнэлт өгсөн байх вэ гэхээр энэ угаасаа аюу муухай штэ. Хамтын үйл ажиллагааны ажиллагаандаа муу хин нэг нь одоо тийм уг нь бол өвчин гэдэг чинь хэлж ирдэг биш хийсэж ирдэг юм хөрх амт тэгэл өвдсөн байх чинь би энэ одоо ажлаас зогцсондоо өвдөж байгаа. Ингээл нөгөө нэг толгойн дотор кино гэдэг шиг нөгөө сэтгэн бодох чадвараа одоо хөгжүүлнэ гэж ярьдаг шүү дээ бид нар. Тэр шиг ингээл толгойн дотор кино бодоод тэгсээр байгаа тэр бүхнээ би явгаар илэрхийлэх үү? Нөгөө л үг үйлдэл зам байдлаар илэрхийлж байгаа. Тэгснээс олж бидний хооронд бодит байдлын асуудал, бодит асуудлын тийм проблем биш, явж харилцааны проблем үүссэн байдаг. Ийм үед бол одоо туршлагатай одоо байгууллагын дарга нар бол энийг маш олж хардаг. Асуудал юу байна вэ гэдгийг олж мэддэг. Асуудал олж мэдэнгуудаа за энэ асуудлыг яаж шийдэх вэ гэхээр тухайн хоёр хүнийг одоо харилцааны одоо би жишээлбэл тухайн байгууллагын одоо газрын дарга ч юм уу байлаа. Тэгтэл манай том даргадуудаа би ажилчтайгаа асуудалтай байгааг над дээр мэдгэв намайг сургалтанд явуулах жишээ. Тэр сургалтанд явах вэ гэхээр зэрэг би ажилчтай яаж олж таних вэ? Яаж өнөө эмпати гэдэг юм үүсгэх вэ? Энэ ажилчтай гаргаад байгаа миний харилцааны асуудал чинь явж над дээр байж болно. Би хүн гэдэг юм дээр өөр дотроо бас дүн шинжилгээ хийх хэрэгтэй байна. Энэ бүхнийг ингэж хайх болж байна. Яг тэр шиг гэр бүл дээр бүх юм бол ийм юмнаас болж маш хэрэггүй, маш жоох юмнаас болж гэр бүлийн хооронд одоо харилцааны зөрчил гэдэг юм үүсээд эхэлдэг. Тэрийг хүн өөр дотроо орж харилцааны зөрчилд гарч байгаа асуудлаа хайхаас өмнө хин нэг нь тогж бодсноос болж ягаад гэвэл нөгөө сэтгэлгээний тийм байх нь шүү дээ. Тийм сэтгэлгээр нөө үл үзэгдэх орчиндөө байгаа юмнуудаа ажилуулсны утсан дээрээс тийм буруу сэтгэлийн хөгжиж эхэлдэг. Тэгээд л асуудал үүсэж эхэлж байгаа. Тэгэхээр зэрэг энэ эцэг их би насанд хүрсэн би хүүхэд би гэдэг өөр дээр байгаа 3 байдлаа өөр дээр маш сайн ажиглаад үзээрэй. Та нарт би 7 хоногийн дотор одоо дараагийн хичээл болтол тийм даалгавар өгье. Та нар харьцаж байгаа харилцаа болгон дээр би эцэг их биеийн хувьд харьцаж байна уу? Насанд хүрсэн биегээр харьцаж байна уу? Хүүхэд биегээр харьцаж байна уу гэдгийг өөр дээр бодоод үзээрэй. Хэрвээ чи харилцаанд насанд хүрсэн бие буюу хинч буруугүй, илэн далангуй, дээр нь үнэн сэтгэлээсээ гэсэн тийм байдлыг гаргаж чинь насанд хүрсэн биегээр харилцаж чадчихвал
чиний хувьд харилцааны асуудал бол маш бага гарна. Тэгээд ингээд зөрчил үүсэх юм чинь маш бага байд юм байна шүү. Хэрвээ чи хин нэгэнд хүсээгүй байхад нь дандаа л зөвлөгөө өгөөд идэг, хүсээгүй байхад нь дандаа л зэмлээд идэг. Тэгэх юм бол чи өөрөө дандаа эцэг их биеийн үүднээс харьцаад идэв юм байна шүү. Чи багш сургууль хүмүүжүүлэгч биш шүү дээ. Чи эхнэрийнхээ нөхөр нь болохоос биш, чи эхнэрийнхээ эцэг нь биш шүү дээ. Эхнэр тэгэнгүүт юу гэж бодох вэ? Йоо яавтайгаа амьдарч байгаа юм шиг ядаргаатай юм дандаа л олон юм ярьж байгаа гэж бодно. Тэр нь яасан бах вэ? Өнөө чонны арсны мөрцөн хойно чинь энэ дотор одоо үйл ажиллагаагаа явуулаад эхлэх нь шүү дээ. Дараа нь одоо алдаагийн тоолол эхлэх жишээтэй тийм. Тэгэхээр зэрэг хүүхэд биеэр харьцаж байна уу? Би хэтэрхий их худлаа ингээд сул талаа ашиглаад нөхрөөсөө би одоо жишээлбэл тэг их юм шаардаад байна уу? Эмэгтэй гэдгийг ашиглаад би нөхрөөсөө бүх юмыг шаардаад байна уу? Би эмэгтэй юм чинь, би хүүхэд гаргасан юм чинь гэсэн үднээс би гэр орондоо туслахгүй. Тэгээд нөхрөөсөө их юм шаардаад одоо олж ирсэн мөнгийг нь голоод тий дээр нь нэмээд олж ирж байгаа юм. Энээс илүү шаардаад байна уу? Гэхмэд өөрийгөө би яг хүүхэд бие гэдэг би ситуацд байна уу? Насанд хүрсэн биедээ байна уу? Эцэг их биедээ байна уу гэдгийг өөр дээр ажиглаарай. Энийг ажиглаад өөр дотроос сурчих юм бол та нар өрөөлтэй харьцах маш хялбар болдог юм шүү гэж та нартай зөвлөе. За тэгээд өнөөдрийнхөө хичээлийг үгээр дуусгая. Тэгээд дараагийн хичээл болтол баярлалаа.